Манай улсын иргэд Америкийн нэгдсэн улсын B1, B2 ангиллын виз авахдаа 15,000 Америк долларын барьцаа байршуулдаг болж байна. Визийн шаардлага хангасан тохиолдолд уг барьцааг шаардах бөгөөд хаана хэрхэн байршуулахыг зөвхөн консулын газраас хэлж өгөх юм байна. Уг журам 4-р сарын 2-ноос хэрэгжиж эхэлнэ. Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр буюу E9 визээр ажиллах хүсэлтэд иргэдийг бүртгэнэ. Солонгос улсын хөдөлмөр эрхлэлтийн тусгай хөтөлбөрийн хүрээнд 18-аас 39 насны ял шийтгэлгүй эрүүл мэндийн шаардлага хангасан тус улсаас албадан гаргаж байгаагүй болон нэвтрэх эрхийн зөрчилгүй мөн өмнө нь ажиллаж байгаагүй хүмүүс шалгалтад тэнцсэн тохиолдолд тус улсад албан ёсны гэрээгээр ажиллах юм. Онцгой байдлын алба хаагчид аварсан хүнийхээ тоогоор мөнгөн урамшуулал авна. Ингэхдээ аюулт үзэгдэл ослын голомтод үүрэг гүйцэтгсэн бол 85%, буцалтгүй нэрвэгдэгчдийг гаргасан бол 105%, гамшигын голомтод шүхэр болон десантаар буусан буулт тутамд 44%, төмрийн голомт ус болон газрын гүнд үүрэг гүйцэтгсэн тохиолдолд 15%-ийн мөнгөн урамшуулал тус олох журам гарчээ. Энэ хичээлийн жилд сурагчид 1 болон 2 дугаар улирлын амралтын өмнө 7 хоног бие дааж, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцож, тодорхой чиглэлд гүнзгийрүүлж судлахаар тусгасан. Энэ дагуу орон нутгийн сурагчдын бие даалтын 7 хоног энэ сарын 23-наас эхлэх бол нийслэлд энэ сарын 30-наас эхэлнэ. Эрчим хүчний салбарын ажилтнууд цалингаа нэмүүлж чадаагүй учраас ажил хаялтад ойрхон байгаагаа мэдэгдэв. Тэд цалингийн хэмжээг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, салбарт мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх, мөн ихтгэлцүүр хүртэлх гэж дордуулсан залтыг ихтгэлцүүрээр гэж өөрчлөх гэсэн 12 залт бүхий шаардлагыг тавиад байгаа юм. Брэдэд хичээлийн жилийн эхэнд бага ангийн сурагчдад миний гэр бүл сэдвээр хичээлээс гадуурх агуулга нэвтэрч эхлэх гэж байна. Үүгээр 1-р ангийн хүүхдүүд эх орноо нутаг нэгтний хэрхэн хайрлах, гэр бүл нийгэмд хэрхэн амьдрахыг заах бол 2-р ангид уламжлалт үндэс зүйлсийг судална. 3-р ангид сайн чанар, сайн үйлсэд анхаарлаа хандуулах бол 4-р ангид насанд хүрэгчид болон хүүхдүүдийн хоорондын харилцааг судлах юм байна. Ice Global-ийн цөөн хөрмийн мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.